Зяксан манаха шинжил төхөөл амралтч төхөөл хаасайгүй өнгөнгийн гэрэл чимэглэлээр дүүрэн газрууд унтарч асаад сайхан л харагдаж байна. Гэтэл мэн чи яасан байх нь вэ? Дараагийнхаа бичлэгний сэдвийг маслуулах гэ цахилгаан чайтаа нухаал хэл. Тэгээд ямар ч тач ноцолдож нэг юм дууслаа. Одоо харин улаан сонсогч танд бэлдсэн энэхүү бичлэгээ сонирхолох гэд гулгаад ороод ирлээ. Өнөөдрийн энэхүү бичлэгэнд дүрдэгдэх хэрэг болвоос хайр дурлал эхэндээ сайхан боловч хагцаг үедээ үнэндээ амар. Ерөөл тавьж эхлүүлсэн гэрлэлт нь ёрын мухагаар дууссан тэр дундаа бүр 100 сарын баярын орой гарсан аимшигт хэргийн талаар яг тэнд нь байсан юм шиг товчхон бөгөөд тодорхой ярихыг хичээнэ. Өөр юм нуршаад явах уу? Эхлүүлцгээе. Брюс Джеффри Бардо болон түүний аваал эхнэр Сильвия Ортиз нарын амьддаа уулзаад үхтлээ зурлцсан хосын нэгэн дуйлант хэрэг. Хүмүүст Санта Клаус зөвхөн ууд дүүрэн бэлэгтэй биш, магазин дүүрэн сумтаа ирж болдог гэдгийг мэдрүүлсэн. Зарим нэгэнд нь сургамж болсон маш харамсмаар аимшигтай үйл явдал болжээ. Богинохон настай дурлалт тосын түүх эхэлсэн өдөр тэртээ 2006 оны 1 сард хос хоёр маань учир зүггүй нэгэндээ хайртай, дуртай, ханьси, жаргый, чиний төлөө үхий сэхий гэдэл нэгнээ барьж идэх нь холгүй гэрлэлтэд батлуулж нийлчээд ерөөл тавьсан биш хараалыг зүгэнсэн мэд энэ үеэс эхлэн сумшиг нисдэг цаг хугацаа яс мэлхий луга шогшиж эхлэв. Гэрлэлтэд батлуулсан үеэс эхлэн хос хоёр нэг гэрт орж аж төрөн амьдран сууж эхлэв. Гэтэл нэг л өдөр аваал ихнэр Сильвия ах Бардод нэг санал тавьсан байдаг. Одоо ер нь хоёулаа ингээд нэг гэрт орчлоо. Одооноос дансаа нэг болоход ерөнхийдөө баг иддгээрээ би базаад явах уу гэж асуусан байдаг. Гэтэл яасан байх нь вэ? Нөгөө хид хідэн лаг сургууль төгссөн IT инженер хийдэг ах Бардо шууд л улаан нүүрэн дээр нь юу ч бодлоо. Ёстой ч боли онгор минь. Зүгээр эн чин гэрлэл болохоос биш би ямар чиний санхүү биш. Болж үзье гэд шууд л хэлсэн байдаг. Гэхдээ тэгээд яг хайртай байсан юм уу? Уг нэгнийгээ барьж идчих нь холгүй гэрлэл хинтээ батуулаа өстэй. Зөвшөөрсөн бол одоо тэр хоёр хоёулаа амьд арзаагаад байх ч байсан юм бил. Энэ үеэс эхлэн тэр хоёрын хосын харилцаа хөндөрж хоёр тишээ болж эхэлжээ. Тэгээд салан малн эд хөрөнгөө хувааж аван шүүх цагдаа дээрээ тулсан чинь түүнийг нэгэн цагт хайраа гэж дууддаг байсан эхнэр Сильвия хормын дотор Шиманус болж сар болгон салсан эхнэрийн тэтгэмж гэж $1785. Дээр нь гэнэт салалтын мөнгө гэж 10,000 ногооныг ичигчгүй улаан хоолойд нь авна гэж шүүхтэр тулгасан байдгийг. Энэ мэтчлийн явсаар хэрэг болохоос ердөө 2-7 хоногийн өмнө 2008 оны 12 сарын 10-нд гэрлэлтээ салгах хүсэлт нь бүрэн хэрэгжиж амьдрал дээрч цаасан дээрч сингл гэсэн статустай болсон. Тэгээд яасан байх нь вэ? Брюс Бардо сэтгэл зүйн болон санхүүгийн гүн хямралд ороод ажиллаж байсан байгууллагада ажиллаагүй өдрөө ажилласан гэж хуурамчаар үлдээд баригдсанаар тухайн нэртэй төртэй ажилласаа халагджээ. Яг ингэж л тэр ажилчгүй, эхнэрчгүй, цайны сүүчгүй болсон байдаг. Нэг найзаасаа зөвлөгөө авах янзтай уулзаж баахан гомдлоо дайлж нулимсаа нухгүй сад тавьсан. Даанч нөгөө хорвоо дээрх ганц бродер нь зүгээрээ миний анд зүүлэгч гэсэн зөв явбал зөөлөн зам болно штэ гэж нэг хинт чирэггүй новшийн зөвлөгөө өгөөд олон таван өөр зөвлгөө салцгаасан байдаг. Яг энэ үед л тэрээр бодсон байгаа. Ингээд юу ч хийхгүй хохироод үлдэхгүй. Шатвал шат ёо гэхдээ ганцаараа лав биш гэд тэр нэг лалрын хэргийг яг энэ өдөр 2008 оны 12 сарын 24-ний орой Санта Клаусын хувц өмсөөд бандгандаа 2 буутай усны дэрэг болон майр том бэлэг шиг ботсон баллонтай газыг цэнхэр өнгөтэй аква чулуудаад экс эхнэрийнхээ аавын гэрлөө гуяа алгадаад зүгэлсэн байдгийг. Амьд Шиманус болох экс эхнэр Сильвия нөгөө нэг юмдаа санаа зовсон ч юм байхгүй. Ер нь байдаг гэдгийг мартцсан айтай мөнгө нь хизээ дансанд орох энтрийг бодцсон аав ээжиндээ масатал инээгээ сууж байсан чинь 12 цаг болохоос 10 минутын өмнө үүдний хонх дуурав. Тэнд өргөдөж ирсэн зочдоос шувууны хамгийн баган жирэгдэг гэдэг шиг 8 настай жаахан охин хаалган дээр очиод хинбэ? Санта Клаус нэ янданчин бөглөрч хаалган нэгэрэ. Гадаа нэг хүн Санта Клаус ингээд бахын бэлэг үгийг нэ оруулчих уу? Наадах чи хажуу айлын бата юм шиг байна. Жил болгон ирж бэлэг өгдөг нэг хөөрхөн залуу байдیں۔ Оруул. Гэт хаалга нэнгүүгүй юу? 8 настай тэр жаахан охиныг үгийн зөрөөгүй тас хийтэл буудаад эргэж хараад
Босгосон амьдрал минь ингээд нураг, чамаа гэсэн хайр биетэй чинь хөрөг гэд тэнд байсан хүмүүс рүү гал нэж эхэлсэн. Энэ их хүмээний дундаас суман дөртөөгүй хүмүүс өөр тарагцсан хамгийн ихний нөхсүүгээр гадагшаа зүгтцгааж газар ухаангүй хөвтөж байсан жаахан охиныг ч марталгүй аваа гарсан. Брюс Бардо дараагийн ажлаа амжуулчих гээд бэлэг шиг бооцсон гаацтай баллоныг нээгээд байшин шатаах ажилдаа орцсон. Майр завгүй галаа хаана илээ ухааны бодоод тонгочж байтал гал дээр буус тавьсан байгааг яаж мэдхүү махан толгой. Шууд нөгөө газ нь явсараа байгаад билетигнээс оч аваад маш том дэлбэрэлт болсноор өөрөө ч их түлэгдэлт аваад тэндээсээ хумгүй машина унаад зүгтсэн байдаг. Ухаан жолоогүй зүгтсэн хүмүүс дундаас нэг нь хөрш айл руу норж цагдаа руу дуудлага өгсөн. Дудалгүй цагдаа гал команд эмнэлгийнхэн бүгдээрээ ар араасаа дуугаа авалцаад ирэхэд аль хэдийнэ бүх юм болоод дууссан байшин шатаад талдаа орж байв. Энэ аимшиг үйл явдлаас ердөө 3 цагийн дараа цагдаа нарт ахин нэг дуудлага ирсэн нь Брюс Бардогийн ах нь баяраа тэмдэглчээд гэртээ ороод ирсэн чинь гэрийн бүр хүн аргын эцэсгүй болтол нураацсан. Дүүн болох Брюс Бардо гартаа нэг буу барьсан аман нээлттэйстэй дагцандаа нэг нүхтэй цусандаа хутгалцсан хэвтэж байна гэх дуудлага байв. Уг хэргийг үлдэхдээ Брюс Джеффри Бардо кокаины хэмжээгээр хэрэгэлсэн байсан нь тогтогдсон. Угаасаа цоо ирүүл хүн ийм хэрэг үлдэнэ гэдэг хэцүүлтэй. Ер нь тэр зоргоо чангалж ингээд 100 татдгаа болоорой та нар. Ингэж гимээ энэ хэргийн учир занглаа тайлагдаж бусдад ил болж мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдгийг. Одоо тэгээд юугаач мөртгөвд. Нөгөө хэргийн эзэн хингэргийн тохир хоёр нь аль хэдийнэ удааг өмлөө явцсан шүү дээ. Мааны байдных. Тэр өдөр болсон энэ аимшиг тэргээс олж ямар ч гэмгүй 9 хүн алагдаж 3 хүн маш хүнд гэмтэл авсан. Үлдсэн хүмүүс идэрхээргүй сэтгэл зүйн хохирол амссан. Гэхдээ аз болж хамгийн балчир болох нөгөө 8 настай охин нүүрэндээ бодулсан ч азар амьд үлдсэн гэж ярьд юм байна лээ. Ер нь яг тэр дансаа нэг болох уу гэж асуухад нь зөвшөөрсөн бол өдийд энэ олон өгсөн хүмүүс 9 минут мэлтийгээд өөрөө ч амьд мэлтийгээд ажил төрлөө хийгээд цалин бүлүүгээсээ өөр зарцуулах жаахан мөнгө аваад амьдрын нэстэ. Үнэн амьдралын ухаан байхгүй номын солиотой пестрок байсан байгаа байхгүй юу? Тэр эмэгтэйч гэж эмэгтэй. Зүгээр л хаяад явчихгүй юу чгүй гэдгийг мэдсээрэж баахан мөнгө нэгчл байдаг. Тэгээд одоо тавилан юм да. 40 гарчаад эмэгтэй хүнд буулт хийж байх хэрэгтэй гэдгийг ойлгоогүй явж байсан нь ёстой гинэн л байна да. Энэ хүрээд энэ аимшигтай цуснуу журсгсан хэрүүл маргаантай балер бичлэг дуусаж байгаа харагдах юм да. Хүчнэрээ ажиллахгүй бол амьдрахад хэцүү болсон зүүн цагт та хэд ер нь дасгал хөдөлгөөн хийж гин үү? Өдөртөө ядаж 5 минут дасгал хийчихвэл эрүүл биетэй саруул ухаан оршноо л гэсэн. За тэгээд амжилт манайхаа. Та нартай хайртай шүү. Үнжи. Эцэст нь жилхэд ихнэр жаргалтай бол амьдрал жаргалтай. За энэ үрээд бичлэгээ дуусгачих. За тэгье. Гүчи зүгээр ID үсчиж болдгоо юм уу? Гүти одоо цагт чи оюуны өмчгээд айхтар юм байхад юмыг л хийж сурах хэрэгтэй шүү дээ. Заас үнгүү айнууд зөндөөл хахад дандаа тайлбар тавьж хуцтай. Яагаад юмэг болчих вэ? Тэгээ наадхыг хийлтэй чи. За.